шүү дээ. Засгийн газрын 2025 оны 183 дугаар тогтоолоор баталсан хууль тогтоол шийдвэрийн биелэлтэд хяналт тавих нийтлэг журмын 6 заасны дагуу цахим системд хяналтад байгаа улсын их хурлын байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын ороонд хамаарах 55 шийдвэрийн 366 заалтын биелэлтэд 2025 оны жилийн эцсийн байдлаар хяналт шинжилгээ үнэлгээний хийсэн дүнг танилцуулж байна. Хяналт шинжилгээ үнэлгээг засгийн газрын хяналт шинжилгээ үнэлгээний мэдээллийн захим санд ирүүлсэн тайлан мэдээллийн их хөгжлийн дата баазыг ашиглаж хийсэн бөгөөд анхан шатны нэгжээс шатараасан үнэлгээний тайлан нэгтгэсэн үнэлгээг хийж гүйцэтгсэн. Энэ үйл явцад яам агентлаг орон нутгийн төлөөллийг оролцуулснаас гадна Канадын Merit төсөл, UNICEF, Удирдлагын Академийн зөвлөхүүдийн арга зүйн дэмжлэг зөвлөмж саналыг тусган ажилласан анх удаа бүх шатны оролцоог хангасан арга хэмжээ боллоо. Мөн ажлын бүтээмж, үр дүнг нэмэгдүүлэхэд технологийн дэвшлиг ашиглаж, тус байнгын ороонд хамаарах шийдвэрүүдийн биелэлтэд хиймэл оюун ухааныг ашиглан дүн шинжилгээ хийж үзсэн болно. 2025 оны жилийн эцсийн байдлаар тус байнгын орооны 55 шийдвэрийн 366 заалтыг яам агентлаг нийслэл, аймаг хэрэгжүүлж ажилласан хувь 73% байна. Нийт 190 заалт хэрэгжсэн, 130 заалт хэрэгжих шатанд байна. Үүнээс удаашралтай арчимжуулах шаардлагатай 33 заалт, хэрэгжээгүй 29 заалт байгаагаас 25 нь удирдлага зохион байгуулалтаас 4 нь санхүү хөрөнгө оруулалтаас шалтгаалсан байна. Хугацаатаа өгөгдсөн, оны төгсгөлд гарсан буюу хэрэгжилтийг тооцох хугацаа болоогүй 12 заалт байна. Мөн хэрэгжүүлэх хугацаа, чиг үүрэг тодорхойгүй, зардал санхүүгийн их усүр, хийх ажил, зорилго тодорхойгүй, хэмжигдэхүйц биш байдлаас үүдэн 5 шийдвэр хэрэгжих боломжгүйгээр дүгнэгдсэн байна. 2025 оны жилийн эцсийн хяналт шинжилгээ үнэлгээний дүнд үндэслэн бүрэн хэрэгжсэн, бодит шалтгааны улмаас хэрэгжих боломжгүй болсон, цаг хугацааны хувьд ач холбогдолгүй болсон, тухайн асуудлаар дахин шийдвэр гарсан, тухайн шийдвэр хүчингүй болсон зэрэг шалтгаанаар 190 заалтыг засгийн газрын хяналт шинжилгээ үнэлгээний мэдээллийн захим сангийн хяналтаас хасах үнэлтэйг гэж үзэж байнгын орооны уралд танилцуулж байна. Тайлан донд хэрэгжээгүй шийдвэрүүд нь төрийн байгууллагуудын удирдлага зохион байгуулалт хангалтгүйгээс шалтгаалсан гэж дүгнэгдэхээр байна. Тухайлбал төрийн байгууллагын төвшөнд хариуцлагын тогтолцоо хангалттай бүрдээгүй, салбар хоорондын ажлын уялдаа сул олон удаагийн бүтцийн өөрчлөлт хийгдсэн, төсөв хөрөнгө оруулалтын эрэм дараал хангалтгүй, бодлогын болон хүний нөөцийн докторгүй байдал зэрэг нь хууль тогтоомжийн биелэлтэд сөргөөр нөлөөлж байна. Иймд Монгол Улсын хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн биелэлтийн 2025 оны жилийн эцсийн тайланд засгийн газрын хурлаанаар хэлэлцүүлсэнтэй холбоотойгоор засгийн газрын гишүүн, засгийн газрын агентлагийн дарга, аймаг нийслэлийн засаг дарга нарт дараах арга хэмжээ авахыг даалгасан. Үүнд хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн биелэлтийг эрчимжүүлж, салбар хоорондын уялдааг ханган бодиттой үр дүнтэй хэрэгжүүлэх, салбарын хэмжээнд хэрэгжүүлж байгаа хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтэд үнэлэлт өгүүлдөгч, иргэдийн ахуйн амьдрал болон салбарын хөгжлийн үзүүлэлтэд хэрхэн нөлөөлж байгааг үнэлж тооцож ажиллах. Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн төслийг боловсруулахдаа зохицуулалт, утга агуулгын давхардал, хийдэл, зөрчилтэй шийдвэр гаргахгүй байх, санхүүгийн их усрыг тусгах, хэрэгжилтийн шалгуур үзүүлэлт хэрэгжихүйц байхад анхаарах. Дижитал хяналт их хөгжил суурьс үнэлгээ хийх, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн биелэлтийг бодит цагт хянах, ил тод болох чиглэлээр цахим шинжилэл хийх, санал боловсруулалт танилцуулах. Мөн хууль тогтоомжийг хангалтгүй үйлүүлсэн албан тушаалнуудад зөвлөмж хүргүүлж хэрэгжлэн танил амжилтлагыг Монгол Улсын сайд засгийн газрын хэрэглэх газрын даргад даалгасан. Цаашид Монгол Улсын төрөөс засгийн газрын үйл ажиллагааны чиглэл бүтцийн ерөнхий тогтолцооны өөр шинжилгээний талаар баримтлах бодлогыг эргэн харах, шинжлэх, сайжруулах үндэслэл бий болсныг харуулж байна. Хууль тогтоомжийн биелэлтэй холбоотойгоор улсын их хурлын төвшөнд анхаарах бас асуудлууд байна. Улсын их хурлаас удирдлага нь томилогддог, сонгогддог байгууллагуудад үүрэг даалгавар болгосон шийдвэрийн хэрэгжилтийг хангах, биелэлтийг тайлагнах үйл ажиллагааг гүйц засаглалын байгууллагын төвшөнд уялдуулах, нэгдсэн байдлаар тайлагнах боломжийг бүрдүүлэх. Улсын их хурлаас гарч байгаа шийдвэрийн талаар нэгдсэн бүртгэлийн систем үүсгэж, засгийн газрын хяналт шинжилгээ үнэлгээний мэдээллийн захим сантаа уялдуулах, гарч байгаа шийдвэрийг шуурхаад дамжуулах, хяналтад авах, улсын их хурлын байнгын ороо гишүүдийн төвшөнд шийдвэрийн хэрэгжилтийн явцыг цахим систем ашиглан улирал тутам танилцах боломжтой болох. Улсын их хурлаас баталсан хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчил болон тухайн жилд бүрэн хэрэгжсэн болон бусад шалтгаанаар хяналтаас хасуулах шийдвэр заалтын талаар засгийн газартай тогтмол хамтарч ажиллах. Хууль тогтоомж, улсын их хурлын тогтоол, байнгын орооны шийдвэр, засгийн газрын бодлогын баримтчиг заасан зарим заалт агуулгын хувьд давхцаж, хуулиар ногдуулсан чиг үүргийг дахин тогтоол хэлбэрээр албажуулах зэрэг зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх.
Монгол Улсын их хурлын хэн шалгалтын тухай хуулийн 16-гийн 1-д Улсын их хурлаас засгийн газар улсын их хурл ажлаа шууд хариуцсан тайлгнадаг байгууллагад хууль тогтоолоор үүрэг чиглэл болгосон энэ хуулийн 10 дугаар зүйл зааснаас бусад улсын их хурлын шийдвэрийн бэлтгийн тайланг ээлж чуулган эртгэхээс 15 хоногийн өмнө улсын их хурл эрүүлнэ гэж заасан нь цаг хугацааны хувьд үр дүнд суурилсан хэн шинжилгээ үнэлгээ хийхэд хангалтгүй байгаа тул хугацааг уян хатан зохицуулах шаардлагатай байна. Тус байнгын ороонд хамаарах шийдвэрийн биелэлтэд анх удаа хиймэл оюун ухааныг ашиглан дүн шинжилгээ хийлээ. Нийт 366 заалтын 0.3% нь хуулиар ногдуулсан чиглэлийг дахин үргэлжүүлсэн, 31.1% нь тогтоолын хэрэгжилтийг давтан баталгаажуулсан заалт. 4.6% нь бодлогын баримтчилгааны агуулгын огтлцолтой заалтууд тус эзэлж байна. Цаашид улсын их хурлын холбогдох бүтцийн нэгжтэй хамтран хэмэл оюун ухааныг ашиглаж дүн шинжилгээ хийх ажлыг улам боловсронгуй болгож, улсын их хурлаас гарч байгаа шийдвэрийн биелэлд нөлөө хяналтыг сайжруулахыг хичээж байна. Улсын их хурлын байгаль орчин хүнс хөдөөжийн байнгын ороонд хамаарах хууль тогтоолын биелэлтийн 2025 оны жилийн эцсийн хэн шинжилгээ үнэлгээний мэдээллийг авчирсан болно. Баярлалаа.